Монгол Улсын засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, улсын хурлын чуулганаар Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлагдсан. Монгол Улсын засгийн газраас 2024-өөс 28 оныг бүсчилсэн хөгжлийн томоохон зорилтыг хэрэгжүүлэх, тэргүүлэх зорилттой болгосон жилүүд бөгөөд энэ хугацаанд зоригтой өөрчлөлтийг хийхийн тулд 2025 оны улсын төсвөө хүртэл бүсчилсэн хөгжлийн томоохон төслүүдрүүгээ чиглүүлж сумын аймгийн гэхээсээ илүүтэй бүс орон нутгийн хэмжээний далаацтай цар бүрийн өргөнтөө оролцоо мөн төслүүдийн идэвхийг хангах хүрээнд чиглүүлж хийсэн. Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон хурдтай хөгжлийн төлөөх зориг хамтарсан засгийн газрын гэрээнд бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгагдсан.